зүйл яригадаад таны нэр явж байна. За юуны парламентын засаглалтай улсад бол засгийн газар өөрчлөгдөж явах, огцорж байх, унах ийм асуудлууд бол жирийн байдаг л асуудлаа гэж бодож байгаа. За яг нь ер нь Ардын намын саяхан гаргасан шийдвэр бол гэрээ зөрчсөн гэд арчсан нам руу бүх бурууга чих байдлаар гарч байгаа нь бол улс төрийн жоохон соёлын хувьд асуудалтай онцгүй тийм шийдвэр боллоо гэж үзэж байгаа. Мэдээж дотоодынхоо тэр тэмцэл янз бүрийн байдаг бол тэр нам дээр шийдэх хэрэгтэй байсан ба. За энийг бол засгийн газрын асуудал болгоод тэгээд гэрээ зөрчсөн гэдэг ийм үндэслэл ярьж байгаа нь бол жоохон муухай харагдаж байлаа гэж хэлмээр байна. За засгийн газрын гишүүдийн хувьд бол хэн юу хийсэн, яасан гэдэг их асуултууд асуугдж байна. Ер нь бол засгийн газар бол кабинетийн зарчмаар ажилладаг. Тэн дээр гарсан шийдвэрүүдэд аль ч яамны аль салбарын сайдны бүгдээр оролцоод явдаг учраас засгийн газрын зөв зүйл дээр бас засгийн газрын гишүүд бүгдээр тэр зөв хийсэн зүйл дээр хамт байх байдаг. Буруу зүйл хийсэн бол бас бүгдээр хамт байдаг. Ийм л зарчимтай. Энэ зарчмыг барьж ажилласан гэж хэлмээр байна. За арчсан намын хувьд бол хоёр үндсэн санаа зорилготой ер нь хамтарч засагт орсон гэж боддог. Энэ зорилгоо бол бас дажгүй сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Нэгдүгээрт бол энэ улс оронд мөнгөтэй болгох олон жил хүлээгдсэн томоохон төслүүдийг ажил хэрэг болгохын төлөө чин сэтгэлээсээ одоо зүтгэцгэлээ. Арчсан нам Ардын намчлалгүй ер нь энэ саяхан хамтарсан засгийн газар бол үнэхээр одоо маш богино хугацаанд томоохон ажлууд хийсэн гэж ингэж бодож. За утаа төгжрөл хоёр дээр бас хотын асуудал дээр үнэхээр засаг бас засгаараа хөдөлж ажиллаа. Олон томоохон зорилгууд тавьсан. Зарим ч бол одоо шүүмжилж байгаа том мега төслүүд. За Улаанбаатар хот дээр 24 том төсөл эренбэлчээд ингээд ажил хэрэг болох гэдэг ингээд явж байгаа. Энэ засгийн газраараа ингэж одоо хамт энэ хотын асуудлын төлөө утааг болгохын төлөө зүтгэсний хамгийн том илрэл бол сая ноон гарснаас хойш бүх хагас өдөр хуралдаад засгийн газрын гишүүд бүгдээрээ хамт суугаад бүх төслүүдийг хэрэгжүүлж байгаа бүх төслүүдийг нэг бүрчлэн авч хилцэж хөрөнгө оруулалт за төлөвлөлтөөс нь эхлээд хөрөнгө оруулалт гүйцэтгэл бүх зүйл дээр нь хянаж оролцож ингэж явсан гэдгийг одоо хэлмээр байна. Тийм учраас энэ санаачлалыг бас дэмжиж ингэж ажилласан Улаанбаатар хотыг ялангуяа томоохон төслүүдийг хэрэгжүүлж богино хугацаанд утаа төгжрөлгүй болох чиглэлээр санаа тавьж ажилласан бүх одоо бус засгийн газрын гишүүдтэй ерөнхий сайдтай бол бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй гэж. Сайдаа та ардчилсан парламентэд одоо энэ засаг огцрох эргэж байгуулагдах асуудал байдаг л зүйл гэж хэлээд байгаа. Уг нь бол эн чинь доктортой адилхан чухал шүү дээ. Засаглалын доктортой адил алдагдаад байгаа учраас гадаад хөрөнгө оруулагчдаас ахуулга гадна талаа Монгол улс муухай харагдаж байна. Нөгөө талаас одоо 20 минутын хот концепцээр ингээ бодлого тодорхойлохоор олсон сайд хүний хувьд өнгөрсөн хугацаанд та ер нь ямар хуулийн төслийг яаж санаачилж ийн хурлаар оруулваа гэдэг дээрээ та одоо нэг тайлбар хийгээч. За үндсэн одоо байрсан зүйл бол ерөнхийдөө барьж ажилласан зарчим бол нэг даргын төглөө гарч иж босч ирж тэрүүгээр зам тавина, нэнүүгээр зам тавина. Тимч болгоно, ийм ч болгоно гэдэг төслүүд ярьдаг биш. Шинжлэх ухаанч байдлаар яг одоо мэргэжлийн архитекторууд төлөвлөлтийг оруулсан ийм чиглэл рүү явуулах тал дээр нь одоо анхаарч ажиллаа. Тэгээд энэ үндсэн дээр бол сүүлийн бас 10 жил яригдсан юм аа. Одоо 2040 гэдэг нэртэй бас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг их хурлаар оруулах ажил дээр нэлээд анхаарч ажилласан. Тэгээд одоо энэ хурал дээр хилцэгдээд явж байгаа 2040. Тэгээд ер нь бид нар одоо энэ 2040-аа батлаад энэ хот тосгоны өргөцсөн байдлыг хэрэгжүүлээд ирэхлээр энэ хотоо бас дотор нь тэр 14 хот болох зарчмыг бол дэмжиж ажиллаж байгаа. Тэгээд иргэдэн өөрсдөө оролцдог болох, хотынхаа төлөвлөлт рүү өөрсдөө оролцдог болох амьдрын суугаад тэр орчиндөө гой сайхан амьдрахын төлөө өөрсдөө зүтгэдэг болох тэр оролцоог нь бий болгох чиглэлээр нэгдүгээрт бол санаачлагууд гарч ажил хэрэг болох ёстой гэж бодож байгаа. Бид нар одоо удаан жил тийм оролцоо байхгүйгээр ингэж явсны улмаас Улаанбаатарын иргэд
амьдарч байгаа орчноо яаж өөрчлөх вэ гэдэг дээр өөрсдөө оролцохгүй байсан оролцуулах тэр боломжийг нь бий болохгүй байсны улмаас бол бас ийм хүндрэлтэй байдалд орчсон байгаа гэж бодож байгаа. Хоёрдугаарт бол мэрэгжлийнхэн төлөвлөлтийнхэн мэрэгжлийн хүмүүсийнхээ санал санаачлага тэр бодлогыг тэр одоо тэдний бодож байгаа зүйлийг ажил хэрэг болох тэр анхаарч ажиллах хэрэгтэй гэж ингэж бодож энэ чиглэлээр бол анхаарч ажиллаа гэж хэлмээр байна. Ер нь энэ одоо яг шаардлага байгаа.